За 22 дугаар хичээлээ эхлэе. За бүгдээрээ аваа зүүн тэрмээрээ дуудагддаггүй гүйгүүлэгчдийн тухай үзье. Тэгэхээр одоо энийг англинд бол silent letter гэж хэлдэг байгаа. За бид нар зарим нэг тохиолдлуудыг өмнөх хичээлүүдээрээ үзэж байсан. За өнөөдөр бол N үсгийн уртаалд орсон K үсгээс аваа гарахгүй. За тийм учраас энийг know гэж уншиж болохгүй байна шүү дээ. Тийм учраас know мэдэх. I know би мэдэж байна. I don't know гэвэл би мэдэхгүй байна гэж. За мэдлэг гэхээр knowledge. Худаг гэхээр knife. За зангилаа not. За малгай оролт нэхэх гэвэл нийт гэж хэлдэг байх нь. N үсгийн өмнө осон G үсгээс бас аваа гарахгүй. Тийм учраас gnat гэж уншиж болохгүй байх нь. Nat гэдэг нь том шумуудыг хэлдэг. Sign гаруй үсэг зурах. За тэгээ sign гэж уншиж болохгүй байх нэ. За тэгээ champagne ориглуун дарс. За M үсгийн ард орсон N гэдэг одоо үсгээс аваа гарахгүй тийм учраас damn гэж хараал ид. God damn гэвэл одоо энэ уулга алддаг үг байгаа чөтгөр ав гэдэг. За мөн одоо autumn намар column гэдэг нь баган мөр гэсэн үг. За M үсгийн ард орсон B үсгээс бас аваа гарахгүй тийм учраас bomb bomb гэж уншиж болохгүй хань дэлбэрдэг бөмбөг. Tomb гэдэг нь бунхан, com гэдэг нь пөмбөр самыг хэлж байгаа. За мөн S үсгийн ард орсон T үсгийг уншихгүй тийм учраас listen гэхгүй. Listen to me гэвэл намайг сонс. Fasten бэхлэх зүөх. Castle ордон цамхаг үшээ одоо цайз. За мөн одоо S үсгийн урд орсон P-гээс аваа гарахгүй. Тийм учраас одоо сэтгэл судлал гэдгийг орос хэл дээр уншиж байгаа юм шиг психология гэж уншихгүй. Psychology сэтгэл судлал. Psychologist гэвэл сэтгэл судлаач. За R үсгийн урд орсон W үсэг уншигддэггүй. Write бичих. Wrangler мөн үү? Cowboy, wrestle барилдах гэх мэтээр. За T үсгийн урд орсон B үсгээс бас аваа гарахгүй. Тийм учраас death death dat эргэлзээ. R үсгийн ард орсон H-с аваа гарахгүй учраас rhyme шүлэг, rhino хэрс гэх мэтээр уншдаг байна шүү дээ. За тэгвэл хэлзүүн дөрмөөрөө бүгдээрээ article буюу ялгамж гэдэг одоо энэ үгсийн аймгийг үзье. Тэгэхээр монгол хэлэнд бол ялгамж гэдэг үгсийн аймаг байхгүй. Англи хэлэнд бол харин definite article буюу тухайлах ялгамжтэй. За indefinite article буюу эс тухайлах ялгамж гэдэг энэ гэсэн энэ гурван хүүг гуруулахна бүхэл бүтэн үгсийн аймгийг одоо бүрдүүлж явдаг. За D гэдэг маань болохоор одоо уг нь бол this that гэдэг үгний товчлбар гэж дотор ойлгох хэрэгтэй. Тийм учраас юм орчуулж яах чинь the project гэдэг одоо гих мэтэр гараад ирэх юм бол шууд төсөл гэж орчуулж ерөөсөө болохгүй. Тийм учраас тогтцсон хэллэг болох одоо жишээ нь the world мөн одоо хорвоо дэлхий дээр ганц байдаг юмнууд. За тэгээд дэлхий the countryside хөдөө гэдэг үг the weather цаг агаар гэдэг үгнүүд бол насан туршдаа л урталтай дээтэй явна. Тэгэхээр энэ тохиолдлоос бусад тохиолдол гараад ирэх юм бол угаасаа энэ тэр гэдэг үгнээс гаралтай учраас аман дотроо энэхүү, тэрхүү, наад, нөгөө нэг гэдэг үгнүүдийг хэлж үзээд таарч байвал аваараа, таарахгүй байвал орхиороо гэсэн үг. За тэгээд одоо энэ хараа the project гэж байвал энэ төсөл, энэхүү төсөл гээл. За turn on the light гэж байвал наад гэрлээ одоо асаагаатах гэл. The movie has started гэвэл нөгөө нэг киноч нь эхэлсэн шүү. Hurry up гэж ингэж ярих нь шүү дээ. За тэгвэл N гэдэг нь болохоор нэг буюу one гэдэг үгнээс гаралтай гэж бодож явах хэрэгтэй. Ерөөсөө нэг гэдэг үгний товчлбар гэж дотроо бодоод за мөн одоо гүйгүүлэгчээр хэлсэн тоологддог нэр үгний өмнө болохоор эг нь хэрэглээд ихсгэр хэлж ивэл N-ийг хэрэглээл явцдаг. Жишээ нь a book, an apple гэх мэтэр. Тийм болохоор одоо бас орчуулахдаа та бүхэн тогтцсон хэллэгээс бусад тохиолдолд одоо жишээ нь тогтцсон хэллэг гэхээр a bit жоохон багахан, a few цөөхөн, a little bit ялимгүй жоохон, a lot of зөндөө олон гэд. Энэ үгнүүд бол зөвхөн ээжээсээ мэдлэгтэй ээтэй төрсэн болохоор тэрийг нь одоо дандаа хамт хийжилж явна. А бусад тохиолдолд бол ам дотроо бол нэг, нэгэн, альва нэгэн, ямарваа нэгэн, ямарч гэд энэ үгнүүдийг хэлж үзээд таарч байвал аваараа таарахгүй байвал орхиороо гэсэн үг. Тийм учраас I'm a teacher гэвэл би бол нэг багш байна гэдэг хэрэг байхгүй учраас би бол багш хүн байна. Би багш гэд. There is a book on the table гэвэл ширээн дээр нэг ном байна. A teacher should be honest гэж гэвэл заавал одоо нэг багш гэхгүй шүү дээ бид нэр. За тэгэл одоо альва багш хүн, ямар ч багш хүн
шудраг байх хэрэгтэй гэж орчуулдаг байна. За баярлалаа.